Энэ солонгосын зээлч одоо ёстой үлгэр шиг түүхтэй юм шүү дээ. Тэгээ сүүлд нэг юм ашиглагтаа болсон чинь манад байгаа дулааны станцын одоо булганы дулааны станцын ховын хвшил барьсан үнээс 2 дахин шүү. 2 дахин өндөр үнэтэй. Манад баригдсан дулааны станцуудаас 2 дахин өндөр үнэтэй. Тэгээ өнөөдөр мөнгө нэхэд байна гэж яриад байна шүү. Хүрлцэхгүй боллоо гэдэг. Тэгээ энэ талаар солонгосын талтай ярмаар юм билий. Тэгээ энэ нэг компаниудыг шалгаруулж байгаа зөвхөн солонгосын компаниудын донд. Тэгээ нэг компани хүрээд ирнэ. Тэгээ тэр нь дараа нь ингээд ийм байдал үүсгээд байна гэдгийг сангийн бас ярих ёстой байх шүү. Бид нар яг бэлгийн барины шүдийг үзэхгүй гэдэг шиг тэгэл тэр нөгөө тулгсан өндөр үнээр нь за 10 аймаг дулааны станцаа болж ивэл яг үгүй ингээл яваад байгаа баг. Хоёрт ер нь энэ зээлийн ашиглалтын асуудал багтахгүй болоод байгаа гэдэг чинь асуудал байна гэсэн үг. Бачаргал гишүүний хэлээд байгаа бол үнэн асуудал бол үүсчлээ гэж. Тэгвэл энийг ашиглахгүйг л хөрөнгө оруулалт байхгүй гэсэн үг шүү дээ. Тэр эрдэнэ хөрөнгө чинь босохгүй, нефтийн үйлдвэр чинь босохгүй. Ашиглах зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр энийг яаж авч явах юм бэ гэдэг асуудал байсан байхгүй. Энийг бид нар уг нь шийдсэн. 2010 онд шийдсэн. Хөрөнгө оруулалтын банк гэдээ байгуулсан байхгүй юу? Ийм том зээлүүдийг төсөвд багтах байгаа зээлүүдийг төсвөөс гадуур авч явъя гэдэг энэ банкыг байгуулсан. Дараа нь ялагдсны дараа юу гэсэн гээ тэгэхээр төсвийн гадуур дахиад төсөвтэй боллоо гэд нөгөө энийг санаачилсан улсууд нь нөгөө хөрөнгө оруулалтын банкыг байхгүй болох юм руу явсан байхгүй юу? Нөгөө нам нь ялчингууд нөгөө намынхаа эсрэг юм ингээл манайх ингээ улс төржөөд идэм бил. Өөрсдөө байгуулчаад ийм том төслүүдийг одоо ингэж явуулъя гэж байгуулчаад дараа нь 2 төсөвтэй боллоо энийг байхгүй болгоё гэж суудсан байхгүй юу? Тэгээ хөгжлийн банк нь ч одоо өдөртлэн байхгүй. Тийм учраас энэ бусад улс орнууд яаж зохицуулж байгааг нь тэр одоо хөгжлийн банкаараа зохицуулж байгаа шүү дээ. Ийм том одоо том бүтээн дид үтсийн том төслүүдээ болвол манайх шиг ингэ төсөвтэй авч орж ирээд төсвөн дээрийн одоо тусгах боломжгүй шалгуур үзүүлэлт нь хангахгүй болчдөг тийм асуудал гарахгүй байгаа нь тэнд тэгжил явахгүй юу? Хөгжлийн банкаараа дамжаад. Манайх бүх юм төсөвтөр авч явах нэг л байхгүй. Тэгэхээр асуудал байна уу байна гэсэн үг. Тэгэхээр би засгийн газараас тэр юу Экзим банкны асуудал оруулж ирэх гэж байгаа гэж би ойлгосон. Тэрэндээ ер нь энэ нэг хөрөнгө оруулалтын томоохон дид үтсийн төслүүдийнхаа санхүүжилтийн асуудлыг төсвөөс гадуур засгийн газрын баталгаа гаргаад яаж авч явах юм бэ гэдэг юм шийдэхгүй бол эн чинь өөрөө янз бүрийн ойлголтыг нийгэм төрүүлээд байгаа байхгүй юу? Энийг анхаарах шаардлага байна гэж